Аюушийн жаргал сайхны зохиол Бэргэн өгүүлэг. Зонров цэрнээ хоёрт Оонын ивэр шиг хоёр хүү заяажээ. Тэрсхэн төрсөн хоёр хүүн тэднийг яайдаа байз гэж уулга алдуулж өссөн гэдэг. Өдөр шөнө ээлжилж өвөл зун улирсаар нэг л мэтгэд хүүхдүүд нь 90 цент хүрч гэрийн эзэн болох насанд ирсэн байлаа. Өөрийн гэсэн мэрэгжилтэй, өвдөлсөн дипломтой, хийсэн ажилтай хоёр хүүдээ Зонров гэр төхөөрхөөр битүүхэн бэлтгэж гэрийн мод бор эсхий цуглуулна. Туудран цэнхэрдэх голын эргээр айлууд лагарлаж аймгийн төв тэртээ өмнө халууны дунайрт манаран хөвөлдсөн зуны ихэнх сард Зонровын баг хүү эмийн санж бүсгүйтэй тохиоллоор танилцсан дотносжээ. Бүсгүйн хаглан ирээн даашинзны цаанаас нэвт гэрэлтэх гоо бие, дэврүүн урт сормуусны доорх асгар хар нүд мартахын аргагүй санагдана. Хүний ийм сайхан охин үрийг бурхан түүнд л зориулж уралсан баймаар. Найз залуугийнх нь дүү хархүү өөрт нь ингэж гинт сайн болсонд бүсгүй гайхаж тэнгэлсэн үгүй. Мань хүн дүүдээ захиа бичиж дэ янз нь гэж хар бууснаас хэтэрсэнгүй. Мөнхтөр эмийн санж бүсгүйд дурлалдаа шатах нь холгүй шанална. Тэр бүсгүйг тэгж их хайрласандаа хайртай гэж хэлэхэд ч хайран санагдана. Энэ хорвоод хүртэж болдоггүй зөвхөн харж хайрлаж явах ёстой тийм юм бас байдгийг мөнхтөр тэрхэн үедээ ухаарсан ч үгүй, ухаарах сөхөөч байсангүй. Ямар ч байсан хайртай болсноо хэлий. Шууд хэлчихүү эсвэл захиа бичихүү. Захиа бичвэл юу гэж бичихүү? Тэр ингэж олон хоног боджээ. Огтын даашинз намирсан нэг орой кино үзчихэд гэртх нь хүргэж өгөхдөө цэцэг дараа гэхэд юу гээ? Би чамд зориулж нэг шүлэг бичлээ. Уг нь нэртэй яруу найрагчийн шүлэг л дээ. Өө тийм үү? Ямар сони юм бэ? Их чин сонсъё доо. Игч байхдаа яах вэ? Зүгээр л чи хийжтэй гэхэд за чи тэгээд уншаач дээ гэхэд би цээжлээгүй юм аа. Чи гэртээ ороод уншичаад дараа хариуг нөгөөрэй гэж хэлэнгээ хавцан ургацсан номноос олж их л нямбаалан хуулж бичсэн шүлгээ ингрийн халааснасаа суглан атгуулж орхив. Цэцэг дайр нэг л буруу зүйл хийчихсэн юм шиг хачин совин татаж тэнгэлзэн гайхлаа. Мөнхтөр баяртай гэж сулхан хэлж гарыг нь их чанга хатгаад явчихав. Бүсгүй гэрт орж аав ээжийнхээ нүдийг хариулан байж дөрвөлжин шугамтай дэвтрийн гол хуудсан дээр бичсэн нөгөө шүлгийг задлан уншвал тунсаг сарнай бүсгүй, торхон гойлог бүсгүй минь. Тугал хархан нүдэрээ тухайлч хэнийг ширтэн вэ? Үлгэрийн хөлөг баатар шиг сайхан эрсийг хүсдэг бол үүрдэд таны сэтгэлийг саатуулж яахан чадахгүй. Насан туршид хувиршгүй хайрын дээдийг хүсдэг бол нартад амьдрах ханаа хайхын хэрэггүй би байна гэж бичээд доор нь хариу гэж хөндлөндөө дармалдан анхаарлын тэмдэг гурвыг тавьсан нь цэцэг дард гомдмоорч, уйлмаарч, бүр хол дахиж барааг нь харахааргүй газар явчихмаарч санагдана. Бүсгүй тэр шөнө элдвийг бодож эргэж хөрвөн нойр муутайхан хонов. Орондоо уйсан нүд нь улайж бүлцээжээ. Өглөө нь мөнхтөрийг ажил руугаа явах замд цэцэг дээр таарлахад мөнхтөр гайхан чи ийм эрт хаана хүрээд явж байгаа юм бэ? Гэхэд цэцэг дээр хадминдаа орчхоод явж байна гэснээ. Би чиний шүлгийг уншлаа. Чи жаахан яаруу юм аа да. Ядаж сарын дараа бичсэн бол бүр гоё болохгүй юу? Тэгээд айлын бэр болох гэж байгаа ихчтэй дүүн хизээ юм шүлэг өгч байла. Гинэн байна да миний дүү гэж хэлэн нөгөө гайтай шүлгийг өгчгөөд явчихав. Мөнхтөр ажил дээрээ ирж орондоо оронгуудаа задалж үзвэл шүлгийн доод цулгуй дээр эгчин дүүгээ айлгоноо. Хинт ч битгий хэлээрээ гэж эмэгтэй хүний гараар бичигдсэн тур муутайхан үгс дурааж байлаа.
Мөнхтрийн ах нь аймгийн төвд шилжиж ирээд 2 сарч бололгүй цэцэг дартай хуримлав. Ингэж хайрлаж дурлж явсан бүсгүй нь төрсөн ганц ахийнх нь эхнэр болжээ. Даажинтай энэ хорвоод гомдмоорч бас ичмээр ах нь үргэлжл ажиллаар хөдөө явна. Тэр бүрээд ээж нь ахынхаа гэрт орж бэргэндээ бараа болж хон гэж хэлнэ. Одоохондоо ч яах вэ? Зуны амралтаар ирсэн нагцын охиныг хонуулчаад байгаа. Түүнийг явчаар бушуухан л нэг тийш нь шилжээд бүр оргоотч болов зайлмаар санагдана. Бэргэн ч гим хийчихсэн юм шиг дүлсхийн тулж суулзна. Мөнх төрийг байсан үед гэрт орж ирвэл зүүн талын орны хүл хавцаа суун ээжтэй нь энэ тэрхнийг ярьж аяг цай уугаад л гарна. Бэргэн хүрдүү хоёрын хоорондох энэ цэрвсэн харилцааг аав, ээж, ах нь мэдчихвээ гэхээс үргэлж цэнэж явах нь мөнх төрийн сэтгэлийн завир болоод байлаа. Бэргэн нь түүнээс ч илүү шаналж байгааг тэр яахан мэдэх вүлээ. Модод шар торгон дээлэр гойж уул хүндий нэлдээ алтарсан намрын налгархан өдрүүд голын хөвөнөөс цаашлан мөнх цасны хөл хүртэл үргэлжилж налайна. Нагцын охиныг хот руу буцсны маргааш оройн хоолоо идэж суутал ээж нь ах чинь өнөөдөр хөдөө явчихсан. Чи хоолоо идчихээд бэргэндээ бараа болж гэрт нь хонё гэж хэлээд юу гэх нь вэ гэж сонжин харав. Би ажилтай одоо явлаа. Та өөрөө ороод тонцгол доо гэхэд уухай чи ер нь ямар тахилын буруу өргөдчихөөрөө төрсөн ганц ахынхаасаа цухтаад байдаг байна. Орчлон дээр хоёулахнаа юм байж нэгнийхээ гэрт ч орохгүй. Ойлд захлаад л муу ёр байгаа да эн чинь гэж өгөлд суутал цэцэг дээр орж ирэн зүүн талаар явж ээжийнхэн дээхэн талд гарч сув. Аав нь нээлттэй хаалгаар гадагш харж татсан тамхиныхаа утааг үлээн бодлогоширно. Бэргэн ээжийнх нь хийж өгсөн цай хоолыг ууж идчихээд жаал сууснаа. Ээжээ би мөнх төрөөр жаал юм хийлгүүж аваад тэндээ хонуулчих. Ганцаараа хонохоос айгаад байна гэхэд тэгээ миний охин би сайн наадхамд чинь хийлжил суулаа. За явъя миний дүү. Ойрноос манаа дээр шалгалт ирэх гээд нилээд ажилтай байна гэсээр цэцэг дайр босож ирэв. За баларсан. Одоо яах вэ? Гараад явчих уу? Төмөөгийн очиод хончихъя. Болохгүй. Чи нэг өдөр зүхтаж болно. Энэ насаараа зүхтаж болохгүй шүү дээ. Гэхэд нэрээч тийм дээ. Ахад хэлсэн болов уу? Яасан бол би ахтай чинь суух гэж байгаа гэж яагаад хэлээгүй юм бол? Хилээд байсныг нь би ойлгоогүй юм болов уу? Эгч нь дүүгээ ойлгоно хинт ч битгий хэлээрэ гэж байсан нь ямар учиртай юм бол? Хагтал хэлээгүй байгаасаа. Шилжээд бүр хол явчих юмсан. Аав ээж хоёр явуулахгүй л гиндэ. Ахынхаа эхнэрт хайртай болж шившгэлсэн над шиг амтан өөр байдаг болов уу? Нүдний булаа гэж өөртөөгөө яран бодлогоширч суудал. Хөөе, чи чинь юугаа бодоод гүлэрч орхив? Энэ бэргэн чинь хүлээгээд байна. Түргэн яваач гэж ээж нь шавдуулав. Мөнх төр өөрийн мэдлгүй босч загнуулсан хүүхэд шиг толгой удайлган дагсаар гэрт орвол цэцэг дээр сандал төхөөлөн дээшээ суулгаж тавхтаа идээ тавьж цагаан цэцэгтэй улаан халуун савнаас цай аяглан барив. Өөрөө аягандаа дундуур цай хийж өөдөөс нь харж суулаа. Аягтай цай дуустал хин дуугарсангүй. Цэцэг дээр мөнх төрийн аяганд дахин цай дүргэж хийгээд гүн амьсгаа авч бат мөнх та хоёр чинь хоёрхан насны зөрөөтэй адилхан залуучууд. Би чамайг анх надтай танилцахад ах нь дүүдээ захиа бичсэн учраас дүүн дотносоод байна гэж бодсон. Гэтэл тийм биш байж. Гэхдээ их чинь азтай эмэгтэй. Ийм сайхан айлын бэр болдог чинь ховорхон тохиол шүү. Манай аав ээж хоёр ч ихсэн
тулахтай, түшигтэй, удам сайтай айлын бэр боллоо гэд баяртай л байгаа. Хэрв чамайг ахаасаа төрүүлж надтай танилцаад сууй амьдрий гэж гуйсан бол би зөвшөөрөх л байсан. Гэхдээ ах чинь төрүүлж надад хайртай гэж хэлсэн. Тийм болохоор би ахын чинь авгаа. Чамаас дүүч гэлээ чиний бэргэн. Чи миний хүр дүү. Ямар ч байсан би танай л бэр болох учиртай байж. Би чамайг дөлж зүхтаад байдаг болохоор ч санаа зовдгийн. Чамайг 100 аймагуд руу шилжмээр байна гэж ярьж явааг дуулаад би их айсан шүүд. Надаас болж та хоёр холдож салж огт болохгүй. Ах トゥ хоёрыг холдуулж амьдаар нь хагцуулснаас үхсэн минь дээр. Та хоёр чинь хин хиндээ ганц шүү дээ. Хуурын жавхтас шиг уйлж дуулж өссөн ах トゥ хоёрыг холдуулж салгах сэтгэл надад байхгүй. Хэрвээ чи надаас болж төрсөн гэр орон ганц ахаасаа холдох гэж байгаа бол би бас явж чаднаа. Ахт чинь авгай бол хаанаас ч олдно. Айл болгонд үзэгсэлэнтэй хөөхөн охид байгаа. Харин дүү бол олдохгүй. Тийм болохоор та хоёр цугтаал байх ёстой. Та хоёр чинь бие биедээ түшиг тулгуур болж амьдрах нь зүв биз дээ. Чамд сайхан хөөхөн хүүхэн олдноо. Чам шиг юм ухаантай, сайн залуутай суусан азтай хүүхэн л суuna. Харин тэр хүүхэн нь хинбэ гэдэгт л байгаа юм. Чи сайн боддоо. Би чиний шилжихийг хизээс зөвшөөрөхгүй. Чамайг дахиж шилжих, холдох тухай ярих юм бол их чинь аав ээж ахт чинь бүх үннээ ярьцгаад газрын таглуу арилж өгөн шүү. Үүнээс өөр зам байхгүй. Тийм биз дээ. Чи надтай танилцаад сарч боллгүй тэр шүлгийг хуулж өгсөн. Тэр шүлэг чи бид хоёрын дунд үлдэгдэ. Би ахад чинь хэлээгүй, хэлэхгүй. Харин чи хизээч хинт ч хэлж болдог юм шүү. Энэ орчлонд чинь хүнийг ойлгохоосоо ойлгохгүй нь олон байдаг юм шүү. Гэж хэлээд гүн амьсгаа авч тэр чигээр нь залгичих шиг болж билээ. Гинтийн энэ үгэнд хахаж балмагдсан мөнх дүрд хэлэх ч үг олдсонгүй. За гэж дуулдах төдийхөн шивнээд санаа алдаж тооноор харвал бүгээ тасарч тэнгэрт отод төгсөн байлаа.